Ажлаа хийж явах. Хэлсэн штэ 2 жилийн дараа орно. Гээд 2 жилийн чөлөө декретээ авсан штэ би ч. Одоо боддоо би цайралттай хэсэг угаасаа доошоо болохоор тасарсан ч надад нөлөөлөхгүй. Миний үсэд нөлөөлөхгүй. Үсээсэн гинэ. Химээсэн гинэ. За ер нь химний үр дүн бол яг 100% бол биш байлаа. За нэг 80% орчим байлаа. Үзүрлүүгээ нөгөө нэг сортой цайралттай байсан учраас тэн дээрээ бол баг зэргийн мэдээж баг зэргийн гэмтэл бол өглөө. Гэхдээ нөгөө нэг ийм сортой одоо цайралттай үсэн дээр бол огт гэмтэлгүйгээр 100% орох шулуун юм болбор ер нь бол байхгүй. Тэгээд дараа нь арчилгаа амар чухал. Мэдээж шулуун юмны нөгөө нэг бодис хүрцэн байгаа үсэн дээр дараа нь арчилгаагаа зөв хийгээд арчилгаа гэдэг маань одоо нөгөө хэрглэж байгаа шампунь бүтээгдэхүүн тэжээл маань юу вэ гэдэг энэ чухал. Тэрний орц найрлага нь айгүй чухал. Тэрнгээрээ айгүй сайн ингээд зөв pH багтай зөв гэмтэлтэй усны шампунаараа угаагаадах юм бол энэ бүр одоо байгаагаасаа илүү яг нөгөө 100% хүсэж байгаа шулуун хүс маань болчихно. Гэхдээ нөгөө нэг шулуун юм чинь өөрөө ингээд юу ядгүй. Яг индүүцэн юм шиг шулуун юм бол хизээч хүний үсэнд ордоггүй. Ер нь бол угаагаад яг нэг натурал өөрөөрөө нэг тийм шулуун үстэй хүмүүс байдаг шүү дээ. Яг л тиймэрхүү болж шулуун юм бол ордог. Түүнээс индүүцэн шулуун үс шиг тийм шулуун юм бил гэж байхгүй. За тэгээд арчилгаагаа сайн ингууд ер нь бол бүр одоо байгаагаасаа илүү гоё болчихно.